За өнөөдрийн бичлэг дээр Авьяасын нууц номын гол агуулгуудыг товчлон ярихыг болно. Авьяасын нууц ном бол одоо салбар болгонд одоо топ тоглогчд гэж яддаг шүү дээ, тий. Сагсан бөмбөгийн салбар байна уу, волейбол байна уу, гольф байна уу, аль эсвэл урлагийн салбар байна уу, хүмүүнлэгийн салбар байна уу гэдгээс үл хамааран салбар болгонд бусдаасаа хамаагүй өндөр гүйцэтгэлтэй топ өндөр түвшний тоглогчд байдаг. Тэр хүмүүс өөр өөрсдөө салбартаа тэгж манлайлж өндөр гүйцэтгэлтэй байхад нь өөр тэр хүмүүсийн ген нөлөөсөн юм уу, аль эсвэл хичээл зүтгэлийнхаа дагуу тэр хүмүүс авьяасаа ур чадвараа бий болгосон юм уу гэдгийг судалсан байгаа. За сайн мэдээ гэвэл тэдгээр хүмүүс тийм өндөр гүйцэтгэлтэй байхад нь нөлөөсөн зүйл бол ген бол өчүүхэн нөлөө үзүүлсэн. Харин дасгал сургуульд нөлөөсөн юм байна гэдгийг олж тогтоосон байгаа. За энэ бол мэдээж сайн мэдээ гэсэн үг шүү дээ, тий. Яагаад гэвэл бид нар ч гэсэн яаж дасгал сургуульд хийх юм бэ гэдэг зөв арга техникийг сурчих юм бол тийм хэмжээнд өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой гэсэн үг учраас энэ бол сайн мэдээ байгаа. За тэгээд энэ номон дээр бол салбарынхаа топуудад байдаг 3 нийтлэг зүйлийг бичсэн байгаа. За нэгдүгээрт бол гүн дасгал гэж байгаа. Гүн дасгал гэдэг нь одоо авьяас чадвар гэдэг бол бидний тархинд ингэж бүрэлдэн бий болдог зүйл юм байна л да. Энэ ном дээр бол жишээ нь миленчих гэдэг үйл явцын талаар тайлбарладаг. Миленчих гэдэг нь одоо жишээ нь та нэг цоошин бүжиг сурлаа гэж бодъё, тий. Тэгвэл тэр бүжигтэй холбоотой таны тархин дотор шинэ холбоос үүсэх юм байна. За тэгээд тэр одоо та тэр бүжгээ дахин давтгаа болчих юм бол тэр холбоос нь ингээд байхгүй болчихно. Тэр одоо бүжгээ та бүр их дахин давтаал одоо нэг жижигхэн хөдөлгөөний байсан төгс сайн илэрхийлэхийн тулд яах ёстой вэ гэд тэр бүжгээ бүр ингээд давтаад дасгал сургуультаа хийгээд ах юм бол таны тархин дотор чинь тэр үүссэн холбоосынх нь гадуур милен гэдэг ийм бүрхүүл үүсдэг юм байна. За тэгээд дасгал сургуультаа илүү сайн хийх тусам милен гэдэг энэ бүрхүүл нь дахин ингэж тэр одоо таны тархин дотор үүссэн байгаа холбоосыг дахин ороогдоод зузаан болдог. За ингээд холбоосынхаа гадуур хэр их зузаан милен гэдэг бүрхүүл бүрхсэн бэ гэдгээс шалтгаалаад хүмүүсийн ур чадвар ялгагддаг юм байна. Одоо жишээ нь яг адилхан дуу дуулсан ч гэсэн зүгээр нэг сонирхогч дуулах, дэлхийн хэмжээний дуучин дуулах тэр хоёрын болов ингээд төвшин болов шал өөр тэнгэр газар шиг байгаа шүү дээ. Яг адилхан дуу дуулж байгаа хэрнээ. За спортын одоо тэмцээн дээр бол өндөр төвшний тамирчид бол маш хурдан хариу үйлдэл үзүүлдэг. Энэ одоо ингээд яг адилхан зүйлийг хийж байгаа ч гэсэн ийм шал өөр төвшөнд гүйцэтгээд байгаагийн ялгаа бол тэдгээр хүмүүсийн тархин дотор байгаа тэр холбоосыг нь бүрхсэн милений хэмжээнээс болж ингэж байгаа юм гинэ. За тэгээд эхний нөгөө саяны ярих гүн дасгал гэдэг зүйл маань болохоор өөрсдийнхөө салбартаа өндөр түвшинд байр эзэлчихсэн байгаа тэдгээр хүмүүсийн дасгал хийдэг арга. Энэ гүн дасгалыг бид нэр сайн хийх тусам тархин дотор маань миленж үйл явц маань сайн явагдах юм байна. За энийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд бүхлээр нь ингээд та өөрхөн сурах гэж байгаа зүйлээ бүхлээр нь эхлээд сайн ойлгож ингэж бүр дотроо төсөөллийг бий болгох хэрэгтэй гинэ. За одоо ямар нэгэн бүжиг сурах жилээ гэвэл таны тэр сурах байгаа бүжгийг төгс маш сайн өндөр гүйцэтгэлтэй бүжгэлж байгаа хүмүүсийн дүр төрхийг бүр толгойн дотор та бүтнээр нь оруулна гэсэн. За дуу дуулах жилаа гэхэд те тухайн дуугийн чинь бүр яаж маш гоё дуулах вэ гэдгийг та бүр ингээд дотроо оруулаад бүр ингээ бүтнээр нь цээжилсэн байх хэвээр. Эхний ээлжинд бол бид нэр тэрийг дуурайгаад яг төгс дуурайж хийж чадахгүй шүү дээ. Гэхдээ тархин дотроо яг хамгийн сайн зөв хувилбарыг нь тархин дотроо эхлээд бүхлээр нь оруулах хэвээр байна. За ингэж бүхлээр нь оруулсныхаа дараа хоёр дахь алхам нь болохоор тэрийгээ та алхам жижиг бүр хамгийн байж болох жижиг нэгжээр нь хуваах хэвээр. За одоо бүр англи хэл сурж байгаа хүмүүсээ бол нэг үгийг тэр нэг үгээ төгс яаж хэлэх вэ гэж ингэж нэг үгээр нь ингэж салах юм байна. Тэгэхээр байж болох хамгийн жижиг нэгжид хуваана. За тэгээд тэр жижиг нэгжид хуваасныхаа дараа тухайн үйлдэлгээ маш удаанаар давтах байгаа. За одоо теннисний дасгал хийж илаа гэхэд тэр тухайн үйлдэлээ маш удаанаар давтна. Одоо англи хэл сурж байгаа бол тухайн үгээ бүр маш удаанаар хэлнэ гэсэн. За ингэж удаанаар ингэж давтж байгаа шалтгаан нь болохоор тэр альва зүйлийг та дасгал сургуультаа маш удаанаар хийхдээ цаад бүр гүн лок гин. Яагаад энэ хөдөлгөөнийг хийгээд байгаа юм? Яагаад ингэж байгаа юм бэ гэсэн тэр цаад локийг шалтгааныг нь бүр гүн гүнзгий ойлгож авдаг гинэ. За дээрэс нь ингэж удаан хийх тусмаа өөрийнхөө алтаагаа олох давуу талтай байдаг юм байна. Маш хурдан хийгээд ах юм бол жижиг алтаагаа өөрөө анзаарахгүйгээр ингэж үргэлжлүүлээ явчих тийм ээ л да. Харин тухайн үйлдэлээ та удаанаар хийх тусам өөрийнхөө алдааг шууд барьж авах боломжтой байдаг юм байна. За ингэж одоо нэгдүгээрт бүхэл зургаар нь хараад хоёрдугаарт жижиг нэгж болгож хуваагаад жижиг нэгжээ маш удаанаар давтна. Гуравдугаарх нь болохоор тухайн зүйлийгээ маш анхааралтайгаар мэдээж давтаж хийх байгаа. За энэ дээр бол одоо өөрсдийнхөө салбарынхаа тэр оргилд гарсан хүмүүсийг судлаад үзсэн чинь ойролцоогоор тухайн зүйлдээ 10,000 цагийг зарцуулсан байдаг гинэ. Одоо бидний нүдэнд бол ингээл лаг хүмүүсийг харахаар
Хүүх ямар гоц авьяастай юм бэ? Төрөлхийн авьяастай. Вау, цаанаасаа бүр өгөгдөлтэй гэж боддгий штэ. Тэгтэл тэдгээр хүмүүсийг судлаад үзсэн чинь өөр өөрсдийнхөө салбартаа тийм хэмжээний гоц авьяастай гэж хэлэгдэх хэмжээний төвшөнд хүрэхийн тулд ойролцоогоор 10,000 цагийг зарцуулсан байдаг гинэ. Тэр ойролцоогоор 10,000 цагийг зарцуулаагүй хэрнээ олонний танигдж дэлхийн хэмжээний одоо мэрэгжлийн гэсэн нэр зүүсэн хүн байхгүй гэж шүү. За энэ 10,000 цаг нь хэр хугацаа вэ гэхээр ойролцоогоор та өдөрт 3 цагийг зарцуулах юм бол 10 жилийн дараа тухайн салбартаа мэрэгчлэн болох боломжтой гэсэн үг. За тэгээд судалгаад үзсэн чинь бол дэлхийн мэрэгчлэнгүүд бол өдөрт 3-аас 5 цагийг яг өөрийнхөө ур чадвартаа дасгал сургалтандаа зориулдаг гинэ. За тэгээд энэ одоо гоц авьяастай тэр хүмүүст бол 3 нийтлэг зүйл байдаг гэсэн шүү дээ. Нэгдүгээр нь бол саяны гүн дасгал. Гүн дасгал дотор юм 3 зүйлтэй байгаа. За хоёрдугаарх нь болохоор асалт гэж бичсэн байлээ. Энэ асалт гэдэг нь болохоор бид нэр ингээд ямар нэгэн ур чадварыг эзэмшихэд би яг тэр хүн шиг болмоор байна. Би яг ийм болмоор байна. Тэр чадчих чинь би ч гэсэн чадна штэ гэсэн тэр нэг одоо мэдрэмж байгаа штэ. Тэрийг болохоор энэ ном дээр асалт гэж бичсэн байлээ. Тэгэд ер нь бол тэр хүмүүс ингэж өндөр ур чадвартай болохын тулд гүн дасгалыг айгүй сайн бүр тэгээд 10,000 цагийг хүртэл зориулаад хийдэг юм байна гэж байгаа штэ. Тэгтэл энэ асалт гэдэг зүйл нь юу вэ гэхээр бол ингээд хүнд дасгал хийгээд бид нэр шантарч гисэн болно штэ. Тэгээ байнга л нэг дасгалаа ингээд сайжруулах гал нэг хөдөлгөөнөөс сайжруулах гал хийгээд хахаар шантарч болно. Тэгтэл тэр одоо дэлхийн хэмжээний тамирчид шантарахгүйгээр өдийг хүртэл ингээд яваад байгаа шалтгаан нь юу вэ гэж судлаад үзсэн чинь яг л ингээд би тэр тамирчин шиг болно. Би тийм болно. Би ингээд толгоон дотроо нөгөө нэг ирээдүйн дүр төрхөө төсөөлсөн байдаг гэсэн үг тий. Одоо үлгэр жишээ авдаг толгоон дотроо тийм хүнтэй байдаг юм байна л да. За жишээ нь ингээд бодит жишээг бол бичсэн байгаа. За жишээ нь одоо 1998 оноос өмнө Солонгосын гольфийн тамирчид бол ерөөсөө тийм дэлхийд нэр хүнд нь ерөөсөө их байгаагүй мэн. Өндөр хэмжээний одоо тийм тэмцээнд орж төрүүлж исэн тохиолдлууд байгаагүй. За тэгтэл 1998 онд Солонгосын нэг эмэгтэй тамирчин дэлхийн хэмжээний том тэмцээнд төрүүлсэн юм байна. Анх удаага. Тэгээд түүнээс нь хойш 1998 онд тийм зүйл болсноос хойш Солонгосын эмэгтэй гольфчид ерөөсөө л тасралтгүйгээр одоо дэлхийн хэмжээний тэмцээнүүдийн 1-2 дугаар байрыг дандаа авсан гинэ. Тэгээд энэ судлаачид бол тэр нь юутай холбоотой вэ гэхээр урд нь бол ингээд Солонгосын тамирчдын хувьд тийм өндөр хэмжээний тэмцээнд орж төрүүлэхийг хүсдэг ч гэсэн яг чадахгүй юу гэсэн айц байсан бол нэг Солонгос эмэгтэй яг өөртөө найдлахын дасгал сургалт хийдэг, өөртөө найдлахын гентэй, өөртөө найдлахын улсын хүн тийм том дэлхийн хэмжээний тэмцээнд ороод төрүүлсэн чинь тэдгэр хүмүүсийн дотор асалт гэдэг зүйл явагдсан гэж байгаа. Энэ зүйл нь болохоор би ч гэсэн болох юм биш үү? Би ч гэсэн чадах юм биш үү? Би ч гэсэн тэр хүн шиг тийм болмоор байна гэсэн асалт үүсэн. Тэгэд энэ асалт бол урт хугацаанд нөгөө гүн дасгалаа хийгээд явхад хүнд яг түлшин бүр бензинэд болж өгдөг юм байна гэсэн бэлээ. Тийм болохоор та ч гэсэн ямар нэгэн ур чадварыг эзэмшихийн тулд тэгээд тэр ур чадвараа эзэмшихийн тулд урт хугацаанд дасгал сургалт хийх хэрэгтэй шүү дээ. Тэгтэл тэр урт хугацааны дасгал сургалтанд та шантраад болчихгүй тулд танд урам зориг өгөх зүйл бол би ч гэсэн тэр хүн шиг болмоор байна гэсэн танд үлгэр жишээ өгөх тийм хүн байх хэрэгтэй гэсэн үг. Тийм болохоор өөрөө би яг энэ хүн шиг болно. Энэ хүн шиг би энэ чадварлаг болно. Эсвэл бүр энэ хүний рекордыг би эвлэлээ гэсэн тийм нэг зориг, дүр зураг. Тэгээ та өөрөө тэр ур чадвараа төгс эзэмшсэний дараа та ямар гоё харагдах вэ гэсэн дүр зураг чинь таны толгойн дотор тодорхой байх тусам та тэр хүнд дасгал сургалтын дунд одоо шантарлалгүйгээр урт хугацаанд явах боломжтой юм байна. Тэгэхээр та ямар нэг ур чадварыг эзэмшээ гэж бодож байгаа бол өөрийнхөө тэр даган дуурах, үлгэрлэх хүнээ бас сонгох хэрэгтэй юм байна шүү. За 3 дугаарх нь болохоор тэр хүмүүст байсан нийтлэг зүйл нь болохоор мастер коуч гэсэн зүйл байсан байгаа. За энэ мастер коуч гэхээр ер нь бол дэлхийн хэмжээний тамирчид угаасаа бүгдээрээ л дасгалжуулагчтай байдаг шүү дээ, тий? Мэдээж энэ бол ойлгомжтой. Тэгвэл одоо номын зохиолчид маань болохоор дасгалжуулагчдыг ингэж хайж утсан байгаа. Дэлхийн хэмжээний том тамирчдыг бүр зөвөр үйлдвэрлэж байгаа юм шиг л гаргаад идэг тэдгээр дасгалжуулагчдад онцлог зүйл юу яагаан бэ гэд судлаад үтсэн байгаа. Тэгсэн чинь номын зохиолчдын бол боцноос бол тэсэн өөр байсан зүйл нь юу вэ гэхээр тэр зохиолчид эхлээд таамаглахтаа бол одоо тэр дэлхийн хэмжээний тамирчдыг гаргаад байгаа тэр мастер коуч хүмүүс, чиглүүлэгч нар, дасгалжуулагчид бол амар тийм одоо урам зоригтой тий. Одоо алаад өг гэл орилдог, урам зориг өгдөг, аль эсвэл бүр ингээл амар хатуу чанга алдаа гарахаар нь шийтгдэг тийм хүмүүс байгаа болов гэж төсөөсөн байгаа. Тэгтэл очоод яг ажиглаад үтсэн чи ерөөсөө онц гой юм ерөөсөө юу ч харагдаагүй гинэ. За жишээ нь нэг дасгалжуулагчийн бүр ингээд яриаг нь хэлсэн үг болгоныг нь бичиж авсан байгаа. Яг энэ дасгалжуулагч юугаараа онцгой болоод энэ дасгалжуулагчийн бэлдсэн хүмүүс нь дэлхийн тэмцээнүүдийн шагналыг түүгээд байгаа юм бэ гэд тэрийг нь олохын тулд бүр ингээд үг болгоныг нь бичиж авч ингээд ажиглалтыг хийсэн байгаа байхгүй. Тэгээд дараа нь ингээд үг болгоныг нь бичсэн, үйлдэл болгоныг нь бичсэн тэр тэмдэглэл дээрээ ажиглалт хийсэн чинь тэр дасгал
дасгалжуулагчийн амнаас гарч байгаа үгнийх нь бүхэл бүтэн 79% нь зүгээр л одоо чиглүүлэг өгөөд байсан. Жишээ нь одоо хизээ, юуг, яаж хийх юм бэ гэдэг л богинохон тийм өгүүлбэрүүд хэлдэг. Жишээ нь одоо ингэн гэсэн үг. Арай хурдан хий, арай удаан хий, арай өндөр өсөр, булчингаас сулал, илүү анхааралтай бай. Эдгээр үгүүдийг л хэлдэг. За тэгээд тэр нөгөө бидний төсөөлж байгаа тэр дасгалжуулагч нар амар сайн магтдаг байхдаа эсвэл шүүмжилж хатуу чанга байдаг байхдаа гэсэн чинь тэр ярианых нь ердөө 6% нь магтаал. Тэгээд тэр магтаал нь ч гэсэн амар сүртэй магтаал биш. Болж гин, сайн байна, яг энэ штэ, энийг л хүсэж ийсэн штэ. Ийм богинохон. Одоо шүүмжил нь ч гэсэн 6% байгаа. Тэр шүүмжил нь ч гэсэн арай буруу болоод ийн, чи арай яарад ийн, чи арай сандраад ийн, чи дахиад алтаагаа давтчихлаа штэ. Гэх мэтлэнгээр ийм богинохон үгүүдээр давтдаг байгаа. За гэхдээ тэр мастер коуч нарт байсан нэг нийтлэг зүйл өөрсдийнх нь шавь нь алдаа гаргах болгонд шууд зогсоогоод засуулдаг. Алдааг нь ерөөсө өнгөрүүлдэг. За тийм болохоор биднэрт ч гэсэн ингээд ямар нэгэн ур чадварыг эзэмшихийн тулд биднэрт ч гэсэн юм мастер коучийн заавал хэрэгтэй мэй л да. Яагаад гэхээр бид нэр буруу зүйлээ дахин хийгээд байх юм бол ур чадвар маань сайжрахгүй шүү дээ. Тийм болохоор багш хүн, дасгалжуулагч хүн яагаад байх хэрэгтэй вэ гэхээр таны алдааг олж өхийн тулд алдж байгааг чинь буруу юм хэлж байгааг чинь яг тухайн үед нь шууд барьж өхийн тулд одоо ийм мастер коуч заавал хэрэгтэй гинэ. За гэхдээ одоо та ингээд дэлхийн хэмжээний би ур чадвартай өөрийнхөө салбарт би дэлхийд гармаар байна гэж бодож байгаа бол тийм болохоор надад одоо дэлхийн хэмжээний багш хэрэгтэй гэж бодох шаардлагагүй гинэ. Яагаад тэгэхээр номын зохиолч бол тэр дэлхийн хэмжээний тамирчдын хамгийн анхных нь эхний багш нар бол бүр энгийн багш нар байсан. Төвшин ахих тусмаа төвшөндөө тохирсон багш нарыг солиод явах ёстой учраас та бол эхний ээлжинд ямар нэг ур чадварыг эзэмшиж байгаа бол заавал надад дэлхийн хэмжээний коуч, дасгалжуулагч байх ёстой шүү гэж тэрийг хаах шаардлагагүй. Таны төвшнөөс нэг алхам илүү байхад болно. Тэгээд нэг алхам илүүг нь агссан бол дахиад агсан төвшний багш нарыг хайгаад бэлдээд явхад болно. Угаасаа тэр дэлхийн хэмжээний тамирчид бол анханасаа тийм дэлхийн хэмжээний мастер коучтой байсан үгүй. Гэхдээ дасгалжуулагч бол заавал байх ёстой гэсэн байлээ. За тэгээд тэр мастер коуч нарын бас нэг айгүй нийтлэг зүйл нь тэд нар маш сайн эхлээд тайлбарлаж өгдөг. Дараа нь өөрсдөө биеэрээ үзүүлдэг. Тэгээд тэр хүүхдүүдээр одоо шавнараараа дуурайлгаж хийлэгдэг. Тэгээд засдаг. Энэ процесс л одоо ингэж давтдаг юм байна. Эхлээд тайлбарлаж өгнө, дараа нь өөрхөн биеэр үзүүлнэ, тэгээд дуурайлгаж хийлгэн, дуурайж хийж яхад нь алдаагийн засна. Тэгээл ингээл энэ циклэл давтах тусамдаа илүү сайжирдаг гинэ. За иймэрхүү одоо энэ ном дээр бол тэр дэлхийн хэмжээний авьяаслаг тамирчид болвол одоо ерөөсөө гендэ бишээ маш олон цаг буюу бүхэл бүтэн ойролцоогоор 10,000 цагийг нэг салбартаа зарцуулсны хүчинд л тийм одоо өндөр ур чадвартай байгаамаа. Тэгэхээр та ч гэсэн тийм өндөр чадвартай байхын тулд 10,000 цагийг, гэтээ 10,000 цагийг зарцуулахдаа та яг энэ ном дээр гарч байгаа гүн дасгалын дагуу буюу алдаагаа тухай бүхэлд нь засаад тэр зүйлийгээ толгоон дотроо төсөөлөөд тэгээд тэр одоо үйлдэлээ жижиг нэгж болгож хуваагаад жижиг нэгжээ төгс эзэмсийнхаа дараа дараагийн үйлдэлээ ингээ төгс эзэмшээд хамбал тэр чинь ингээ холбогдоод эхлэхээрээ жинхэнэ дэлхийн хэмжээний хүмүүстэй адилхан болноо. Тэгээд яг тэр одоо дэлхийн хэмжээний өндөр амжилт үзүүлээд байгаа хүмүүс дасгал сургуультаа яаж одоо бүр ингэж одоо юу гэмээр ч юм дэ бүр хатуу хийдэг вэ гэдгийг талаар гоё бичсэн урам зориг өгөхөр ном байлээ. Тэгээ ямар нэг ур чадварыг эзэмшихээр зорж байгаа хүмүүс бол заавал уншмаар бас эцэг эхчүүд тэгээ бас та өөрөө багш ч юм уу ямар нэгэн зүйл бусдыг хэрвээ дасгалжуулдаг бол бас энэ ном гоё одоо гарын авлага бахлах болов гэж батсны үндснээр өнөөдөр одоо агуулгыг товчлон ярьлаа. За тэгээ дараагийн бичлэг дээр бас өөр гоё номыг товчлон ярих болно. За мөн өнөөдрийн манай бичлэгийг хийхэд дэмжлэг үзүүлсэн Сурааны англи хэлний академид баярлалаа. Хэрвээ та 2026 онд англи хэлний түвшин сайжруулъя гэж зорж байгаа бол Сурааны англи хэлний академиг зориод үзээрэй. Ялангуяа энэ академи бол бүтэн сая өдөр болгон өглөө 9:30-аас танилцуулга үн төлбөргүй сургалт ордог байгаа. За тэнд нь очиод үзэх юм бол одоо тэр сургалтын төв ямар сургалтын хөтөлбөрөөр, ямар багшаар, ямар анги танхимд орох юм бэ гэдгийг маш дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг юм байлээ. Англи хэлний чадрыг ахиулъя гэж бодож байвал Сурааны англи хэлний академиг зориод үзээрэй.